Орой минь өнөөдөр Эваны хөлөг онгоц нэртэй киног оруулаад тоглон сууж таадан болгоно. Лайк болон subscribe дараарай. За ингээд кинонд орцгоё. Нэгэн төв мэдээний нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Эван Бакстер ажлаасаа гарч Баффало хотын конгрессмен болохоор шийднэ. Шинэ ажил, шинэ амьдралаас гадна. Эван эхнэр хүүхдүүд нь Престиж хотод шинэ гэртээ нүүж очино. Сургуулилтын дараа Райан гэрээс гарамгаа нохоо олж түүнийг асрахыг гуйдаг. Гэвч аав намдтыг дургуутсаж тэр санааг шууд хэрэгсэхгүй болгодог. Үүний хариуд нохоо түүнийг хацаар байгаад зүлэгний голд өөрийн хэргийг ч гэлтгүй хийдэг. Хожим Джон Эван хоёр унтлаг болоход бэлддэг. Эхлээд эхнэр нь нөхрөөсөө залбирал уншсан уу гэж асуудаг. Гэвч тэр өөрийгөө итгэлтэй хүн гэж харуулахгүй, бүхнийг өөрөө шийдэн хэмээн хэлдэг. Гэсэн ч эхнэрийн хүсэлтээр Бакстер залбирахаар шийдэж шинэ амьдралд нь талархал илэрхийлээд унтахаасаа өмнө дэлхийг өөрчлөх гэсэн сонгуулийн амлалтаа биелүүлэхэд тусламж хүсдэг. Маргааш өглөө 6:14 цагт сэрүүлэг дуугарч Эван эргэлздэг учир нь тэр 7 тэг цагт тавьсан байжээ. Үүнийг үл харгалзан өглөөний хөвшилтэд орж анхны ажлын өдөртөө бэлддэг. Гэр бүлтэйгээ баяртай гэж хэлээд гэрээс гартал нууцлаг хайрцаг олно. Дотор нь хид хідэн эртний модон багаж байдаг бөгөөд энэ нь түүнийг гайхшруулдаг. Гэхдээ тэр ажлын дараа тэдгээрийг буцаахаар шийднэ. Хэдхэн минутын дараа Бакстер конгресс дээр ирж хамт олонтойгоо танилцдаг. Туслагчин нарийн бичгийн дарга Рита. Ахлах ажилтан Мартин нартай. Туслах нь түүнд эхний ажил болох хуулийн төслийг хянаж бүх зүйл зөв бол дэмжиж санал өгөхийг хэлдэг. Ингээд Эван ажлаа гэртээ авч явах болсон тул хүүхдүүдтэйгээ өдрийг өнгөрүүлэх боломжгүй болдог. Маргааш нь тэр дахин сэрүүлэг 6:14 цагт дуугарч бас нэг хачин үйл явдал тохиолддог. Ачааны машин бас нэг ачаа хүргэж өгнө. Энэ удаад асар том модны ачаа байлаа. Эдгээр хүргэлтийн учрыг ойлгохгүй тэр илгээгчийн дугаар руу залгахаар шийддэг. Гэвчийн хооронд төв дээр эхлэл 6:14 гэсэн тэмдэг харж энэ нь сэрүүлийн цагтаа ижил тоо юм. Энэ хачирхалтай давхцал түүнийг Библиэд дээрх эхлэл номын Ногийн хөлөг онгоцны бүтээн байгуулалтын тухай шүлгийг харахад хүргэдэг. Дараа нь Эван хүлээн авсан модны ачаа руу очтол хажууд нь цагаан хувцастай нууцлаг хүн зогсож байгааг олж хардаг. Тэр үл таних хүн бурхан өөрөө болох нь тодорч түүнд асар том хөлөг онгоц бүтээх эрхэм зориг өгнө гэж хэлдэг. Хүлээгдэж буйчлан Эван үүнийг утгагүй гэж боддог. Гэвч бурхан удалгүй түүний амьдралын бүх зүйл бусад хүнд ч мэдэгддэггүй нууцуудыг хүртэл мэддгээ нотолдог. Гэсэн ч конгрессмен итгэсэнгүй ажлын хэвшилтэд үргэлжлүүлэн явсаар байна. Хэдхэн минутын дараа конгресс руу жолоодож явахдаа бурхан гинэд суудлын хажууд гарч ирнэ. Эван цөхрөнгөө барсандаа гудамжинд байсан цагдаа дуудтал цагдаа бурханы дүрд хувирдаг. Гинэд олон хүн тэнгэрлэг оршихуйн царайгаар гарч ирснээр Бакстер улам бүр айж сүрддэг. Эцэст нь конгресс дээр хүрэхэд 614 гэсэн тоо түүнийг дахин зовоож эхэлдэг. Түүнд нарийн бичгийн дарга арын утасны өргөтгөл 614 болсон. Хамт олонний нэгний хүү өглөө 6:14 цагт төрсөн. Машиныхын дугаар хүртэл Жен 614 кодтой болсныг мэдээлнэ. Гэсэн ч Эван 50 байхыг хичээн байгалийн нөөцийн хорооны хуралд оролцохоор явдаг. Төрийн далбаанд тангараг өргөх үеэр бурхан Бакстерийн хажууд дахин гарч ирэхэд тэр гинтийн цохилтыг төвчиж чадахгүй ундаг. Хэдэн минутын дараа хорооны дарга төлөөлөгч Лонг Эваныг сэрэхэд тусалж хуулийн төслийг урагшлуулахын тулд дэмжих санал хэрэгтэй гэж хэлдэг. Эван зөвшөөрсөн ч удалгүй эмчид үзүүлэхэд тэр эмч нь бурхан болж Эваны эрхэм зорилгын ач холбогдлыг дахин онцолдог. Ингээд түүнийг дахин хараад хоёр дахь удаага ухаан алддаг. Тэр үйл явдлаар дүүрэн өдрийн дараа Эван хөлөг онгоц бүтээх санааг нухацтай авч үзэж эхэлдэг. Гэвч энэ эрхэм зорилгод шууд оролцохын оронд эхнэр хүүхдүүдэд дагуулan зугаалж цэрүүцгээр шийддэг. Өөр нэг өдөр өнгөрч Бакстер ажилдаа явхад гэрээс гадна янз бүрийн амьтад нохой муур тагтаа хэрэм хүртэл хос хосоороо зүлгэн дээр цуглаж эхэлдэг. Эван үүнд тийм ч нухацтай ханддаггүй ч замдаа улам олон хосолсон амьтад гарч ирдэг. Конгресс дээр ирээд тэр өрөө рүүгээ цөхрөнгөө барсан гүхэд болон 10 шууд дотогш нэвтрэн ордог. Яг тэр үед төлөөлөгч Лонг бусад конгрессменүүдийн хамт Эвантай хуулийн төслийн талаар ярилцахаар ирдэг. Гэвч бүгд Бакстерийг шуудаар хүрээлүүлсэн байхыг хараад гайхширна.
Тэр өөрийгөө тайлбарлахыг оролдсон ч гайхалтай нь конгрессменүүдийн нэг түүний тайлбарыг хүлээн зөвшөөрч удахгүй шинэ хуулийн талаар ярилцах хэрэгтэй гэдэгт санал нийлдэг. Нөхцөл байдлыг ингэж шийдэж, юм өрөөнөөс яран гарч машинаа амьтдаас холдуулдаг. Гэвч амьтад шаардсаар байгаа замд бүр машины дотор хонь ингээд аалз ногоо хүртэл гарч ирдэг. Гэртээ харихад бүх төрлийн амьтдаар хүрээлүүлсэн нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Юу хийхээ мэдэхгүй тэр бурхнаас тусламж гуйхад төгс хүчтэнд тэр даруй гарч ирээд бүгдийг хөөн зайлуулдаг. Дараа нь бурхан Бакстерыг цаг хугацаагаар аваачин Престиж хотыг сайхан ландшафттай байсан үеийг харуулдаг. Харин одоо бүх зүйлийг хүн эзэмдэж байгаль бараг үгүй болжээ. Эзэн бурхан өөрөө гэдэгт эргэлзээгүй болсон юм яагаад өөрийг нь сонгосон? Яагаад хөлөг онгоц бүтээх вэ гэж асуухад бурхан юм шиг бич бас дэлхийг өөрчлөхийг хүсэж байна. Жинхэнэ нэгүсэл хайрын үйлдэл үнд туслана гэж хэлдэг. Дараа нь бурхан юунд хөлөг онгоц бүтээх заавар өгч бэлэн болмогц амьтад дотоош орох болно гэж амлдаг. Шинэ эрхэм зорилгоо ухаарсан Бакстер маргааш нь сэрхтээ сахлаа гинт ургасан болохыг анзаарч хичнээн сахлаа хусах гэсэн ч эртний элч нарын хэлбэртэй адил ургасаар байдаг. Юу ч хийж чадахгүй юм. Гэр бүлийнхэнтэйгээ копи ухаар гарахад бүгд гадаад төрхөн өөрчлөгдсөнийг анзаардагч тэр зүгээр л үл тоодог. Гэтэл хооллож байх үед хаалганы хонх дуурч тэдэнд байшингаа зарсан эмэгтэй баяртайгаар ирж Эвэн ойролцоох 8 газар худалдаж авсан гэж хэлдэг. Тэр удалгүй энэ нь бас бурхны үйл хэрэг гэдгийг ойлгоод тэр газруудад улам олон модны гойлон атсан ачааны машинууд ирсээр байдаг. Джон нөхрийнхөө хандлагад эргэлзсэн ч тэр өөрөө тайлбарлаж чадахгүй шалтгаанаар асар том зай бүтээх хэрэгтэй гэж хэлэхэд юу болж байгааг ойлгохгүй ч түүнийг дэмжихээр шийддэг. Ингээд юун хүүхдүүдэд дуудаж хөлөг онгоц бүтээж эхэлдэг. Харамсалтай нь тэр өмнө нь хизээж хүнд хөдөлмөрлөж байгаагүй учраас маш их бэрхшээлтэй тулгарч юу хийх гэсэн бүр өөрийгөө гэмтээдэг багжаа хэрэглэхээ мэдэхгүй гойлон дээр бүдэрч хуруугаа алхаар олон удаа дардаг. Өдрийн эцэст эхнэр нь шархыг нэмчилж байхад Эвэн конгрессээс ажилдаа иргэн иргэх дуудлага авдаг. Маргааш өглөө буцаж ирэхэд үс цахал нь улам ургасан байдаг. Бакстер хачин дүр төрхөө хамт олноос нуухыг оролцсон ч төлөөлөгч Лонг гарч ирээд хуулийн төсөл дэмжих захидал бичих шаардлага тавьдаг. Гэвч Иваны нөхцөл байдлыг хараад Лонг 2-7 хоногийн дараа конгресс дээр санал хураалт явагдах тул бүх зүйлээ цэгцлэх хэрэгтэй гэж хэлдэг. Энэ асуудлаас түр зуур ангиж ирсэн Эвэн гэртээ харан хөлөг онгоц бүтээсээр байдаг. Ажиллах явцад тэр хүүхдүүдийн хамт асар том модны дамнуудыг өргөхөд илүү их хүч хэрэгтэйг ойлгодог. Тухайн үед бурхан том дугуйгаар ажилдаг асар том модон кран илгээдэг. Үүний ачаар гэр бүл дамнуудаа зөв байранд байрлуулж хөлөг онгоц аажмаар хэлбэрээ олж эхэлдэг. Орой болоход Эвэн усанд орж бурханаас дахин бэлэг хүлээн авдаг. Эртний агуу тахилч нарын үеийн дээл. Тэр үүнийг өмсөхөд бүхэл гэр бүл нь маш хачин санагддаг. Оройн хоолны үеэр бурхан сонины цаг агаарын мэдээнд гарч агуу 9-р сарын 22-ны өд дунд болно гэж зарладаг. Эвэн энэ мэдээнд цочсон учир нь хугацаа улам ойртож байна. Нөхрийнхөө санаа зовнилыг анзаарсан Джон хүүхдүүдийг өрөө рүү нь явуулаад Эвэнийг нухацтай ярилцахаар дууддаг. Тэр тайлбар шаардахад Бакстер бурхан түүнийг ноо шиг асар том хөлөг онгоц бүтээхээр сонгосон гэдгээ хэлдэг. Эхнэр нь энэ түүхэнд итгэхгүй, тэдэнд хэвийн аав хэрэгтэй гэж хэлдэг. Эвэн Джоны зөвөрийг ойлгодогч эрхэм зорилгоо биелүүлэх ёстойгоо мэддэг. Өөр нэг өдөр өнгөрч Бакстер амьдралдаа багч гисэн хэвийн байдлыг авчрахыг оролддог. Сахлаа хосох, үсээ тайрах боломжгүй учраас загвартай ус засалт хийлгээд конгресс дээр ажилдаа буцдаг. Мөн дээлээ тайлж ердийн хүрэм зангиагаа өмсдөг. Гэтэл ачаа хүлээж авахар гэрээс гарахад өөрийгөө бүрэн нүцгэн байхыг ойлгодог. Эвэн бурхан ямартайч түүнийг дээл өмсөхийг албадаж байгааг ойлгодог. Гэсэн ч энэ өдөн хатгалгыг эсэргүүцэхээр дээлэн дээрээ хүрэм зангиагаа өмсөд санал хураалтад оролцохоор конгресс руу явдаг. Үйл явдал эхэлж түгээр гарч байх үед Эвэн санал хураах өрөөнд ирж төлөөлөгч Лонг түүнийг босож шинэ хуулийг дэмжих саналаа харуулахыг хүсдэг. Гэтэл конгрессмен босох үед түүний хувцас нь тайлагдаж дахин дээлэн дотор үлдэж үс сахал нь улам ургасан байдаг. Үүнийг хараад Лонг үүнийг Бакстерийн эд шидийн мэх гэж бодож түүнийг загнадаг. Гэвч Эвэн тайлбарлахын өмнө олон амьтад өрөөнд нэвтрэн ордог. Өөр сонголтгүй болсон Эвэн амьтад 9-р сарын 22-ны үерээс өөрсдийгөө аварч ирсэн гэдгийг илчилдэг. Конгрессмен түүнээс энэ мэдээллийг хаанаас авсан бэ гэхэд Эвэн бурхан надад хэлсэн гэж хариулдаг. Энэ хариулт хүн бүрийг итгэлгүйд оруулж төлөөлөгч Лонг Эвэнийг өрөөнөөс гаргахыг тушаадаг.
Цөхөрсөн тэр хүн бүрийг ирэх гамшигын талаар сэрэмжлүүлэхийг оролцсон ч хүн бүр түүнийг галзуурсан гэж боддог. Бүх эргэлзээний дараа Еван гэртээ буцах үед байдал уламд орддог. Жон хүүхдүүдээ аваад ихэнхээ гэрт очихоор шийддэг. Еван үгийнх нь үнэн агуу ирээс айж буугаа түүнд итгүүлэхийг хичээсээр байтал. Цонхны нөгөө талаар туслууд унаж эхэлсэн. Еван үнийг гамшигын тэмдэг гэж бодсон ч энэ нь зүгээр л ус цацдаг хоолой байсан юм. Нөхөр нь оюун ухаанаа алдаж байгааг харсан Жон баяртай гэж хэлээд машинаар явна. Одоо ганцаараа үлдээд хүн бүр түүнийг галзуу гэж боддог болсон Еван алдах зүйлгүй болж хөлөг онгоцоо дуусгах эрхэм зорилгоо үргэлжлүүлдэг. Түүний хөлөг онгоцоо дуусгах асар их хүчин чармаалт нь мэдээ болж дэлхийд даяар тархахаас гадна гэрт нь сонирч хүмүүсийг татдаг. Хожим Жон хүүхдүүдийн хамт ресторанд хооллож байхдаа Еваны тухай мэдээ хоёр эрэгтэйг түүнийг тохуурхахад хүргэдэг. Хүүхдүүд үүнд дургуйцэж бие засах газар руу явдаг. Жон үйлчлэгч нарын нэгийг дуудаж өөр хоол гоохад түнд үйлчлэхээр ирсэн хүн нь бурхан байж даавууны дээлтэй үйлчлэгч дүрд хувирсан байдаг. Тэр Жонаас сайн байна уу гэж асуухад Жон Нью-Йоркийн нөө болсон нөхрийнхөө тухай ярьдаг. Болж буй бүх зүйлийг мэдэж байгаа бурхан түүнийг нөхөр дээрээ буцахыг итгүүлдэг. Учир нь олон хүний бодож байгаагаас эсрэгээр ногийн түүх бол бурханы өшөө авалт биш. Харин хүн төрөлхтөнд сайжрах боломж байсан юм. Яг эртний үеийн адил амьтад хамт олноороо нэгдэж ногийн гэр бүл түүнтэй эцсээ хүртэл зогссон шиг энэ боломж дахин давтагдах гэж байгаа тул Жон хүүхдүүдийн хамт Еваны агуу эрхэм зорилгод хамт зогсох хэрэгтэй болдог. Энэ сайхан номлолын дараа бурхан Жонд баяртай гэж хэлээд түүний захиалсан хоолны тавыг ид шидээр бүтээж өгдөг. Хоолны дараа тэр хүүхдүүдээ аваад гэртээ буцахад хөлөг онгоц улам бүр бэлэн болох төхөж байдаг. Дөрвөлээ Еваныг хайхад тэр улам бүр сахалтай болсон байна. Сэтгэл хөдлөлд автсан тэр яагаад буцаж ирсэн бэ гэж асуухад тэд юу ч болсон хажууд чинь зогсох болно гэж хэлдэг. Энэ нь Еваныг улам хөл хөдөлгөөнд оруулдаг. Гэвч Жон түүнийг өөр нэг асуудал байна. Төлөөлөгч Лонг 9-р сарын 22 гэхэд хөлөг онгоцыг буулгахыг тушаасан эс бөгөөс түүнийг устгаж Еваныг баривчлан гэж сэрэмжлүүлдэг. Еван үер болох яг тэр өдөр хөлөг онгоц устгах юм бол амьтад гэр бүл Престиж хотын оршин суугчдад авралын найдвар гарахгүй гэдгийг мэддэг. Бүх зүйл эмгэнэл төгсгөлд хүрэх мэт санагдах үед хэдэн зуун амьтад тэдний өмнө цугларч Еван болон түүний гэр бүлд хөлөг онгоцыг дуусгахад тусалдаг. Сармагчид, заанууд, бүх төрлийн шувууд барилгыг үргэлжлүүлж арслангууд түрэмгийлэгчдийг зайд байлгадаг. Бүгд дээр нь ажиллаж байх үед Марти, Южин, Рита нар Еваны гэрт очиод төлөөлөгч Лонгийн төлөвлөгөөний талаар сэрэмжлүүлдэг. Мөрдөн байцаалтын явцад тэд уг хуулийн төсөл нь Лонгийн байгалийн нөөц газруудыг хураан авах, ашиг олох төлөвлөгөөний нэг хэсэг болохыг олж мэддэг. Энэ стратегийг тэр өмнө нь бусад хүмүүсийн газар дээр асар том Престиж хотын далан барихад ашигласан байдаг. Гэвч зардлыг бууруулж ашгаа нэмэгдүүлэхийн тулд тэр зардлаа хорогдуулсан нь далан найдваргүй болгож оршин суугчид нь хилэлцээрийн хувь хүртээгүй байжээ. Тиймээс хуулийн төслийг батлуулахгүй тулд Еван конгресс дээр буцаж очиж эсрэг санал өгөх ёстой. Гэвч тэр конгрессмийн үүргээсээ түтгэлзүүлсэн. Мөн хувь заяаны өдрөөс өмнө хөлөг онгоцоо дуусгах шаардлагатай болдог. Хэдхэн секундын дараа түүний хүү ирж хөлөг онгоц эцэстээ бэлэн болсныг хэлэхэд Еван бүх амьтдыг дотоош орохыг дуудахад тэд түнд дуулууртай болж ойр орчмын хүн бүрийг гайхшруулдаг. Эцэст нь 9-р сарын 22-ны өдөр ирж Еван эргэн тойрны хүмүүсийг яаралтай хөлөг онгоцонд орохыг уриалдаг. Учир нь үер эхлэх гэж байна. Гэвч өдөр маш нартай тул хэн ч ийм гамшиг болно гэдэгт итгэхгүй байна. Бүх зүйлийг улам хөндрүүлэхэд төлөөлөгч Лонг Кран ачааны машинуудын хамт асар том хөлөг онгоцыг устгахаар ирдэг. Тушаал өгөхөөс өмнө тэр Еван дээр очдог бөгөөд Еван түүний жинхэнэ төлөвлөгөөг мэддэг болсон. Тэр конгрессменийн нүглээ наманчлан энэ жижиг төлөвлөгөөгөө зогсоохыг уриалдаг. Гэвч Лонг санаагаа зөөлрүүлэхгүй цагдаа нарт Еваныг баривчлах хөлөг онгоцыг устгах тушаал өгдөг. Цагдаа нар тушаалыг биелүүлж асар том төмөрчин кранаар өргөөд 3 минутын дараа бүх зүйл устгах болно гэж анхааруулдаг. Жон нөхөр дээрээ гүйж очиод явахыг ятгахад тэр дуртайа зөвшөөрч бүхэл гэр бүл явахад бэлддэг. Гэвч амьтад хамтдаа сууж эхлэхэд нь ямар нэгэн муу зүйл тохиолдох гэж байгаа тул хөлөг онгоцноос гарахыг хүсэхгүй байгаа мэт санагддаг. Еваны айсанчлан асар том харанхуй үлс тэнгэрээс гарч хүчтэй бороо орохыг сэрэмжлүүлдэг. Гэвч энэ нь удаан үргэлжлэхгүй өдөр дахин нартай болдог. Энэ нь Еваныг бурханы жинхэнэ төлөвлөгөөний талаар улам бүр эргэлзээнд оруулдаг. Гэтэл тэр төлөөлөгч Лонгийн барьсан даланг санаж тэнгэрийн хаяг хартал асар том бүтээл нурах гэж байгааг хардаг.
Тэр хүн бүрийг хөлөг онгоцонд орохыг хэлсэн ч хинч түүний үгэнд итгэхгүй байна. Иваны айсанчлан даланы хан усны хүчийг тэсвэрлэж чадахгүй тул асар том давлгаа хот руу хүчтэй урагшилдаг. Үүнийг харсан оршин суугчид авралын цорын ганц найдвар болох хөлөг онгоцонд орохоор яарч эхэлдэг. Бүгд дотор байхад эвэн хүүгийнхээ хамт том хаалгыг хааж хөлөг онгоцны гадна талд гардаг. Тэдний урд асар их усны мас модыг нэвтлэн гарч цөөрийг нь эвдэж буй завь руу хүрдэг. Аз болоход тэр усаар хөвж чаддаг. Долгионы хүчээр Иваных зэрэг бүх байшингууд сүйддэг. Престиж хотын бүх хот усанд автсан ч оршин суугчид нь амьд үлдэхийн тулд хөлөг онгоцонд аль болох удаан тэрвэрч байдаг. Гэтэл яг урд нь асар том хүрхрээ замд гарч ирнэ. Эвэн хүн бүр цохилтоос хамгаалагдахын тулд чанга барихыг хүсгэд аз болоход хөлөг онгоц тэсвэрлэдэг. Гэвч гамшиг дөнгөж эхэлж байгаа бөгөөд хөлөг онгоц асар том чулуунгүүр рүү чиглэдэг. Эвэн хөлөг онгоцны орой дээр гарч замаас адуулахыг өөрийн хүчээр оролцсон ч юу ч болохгүй. Тэрээр тэнгэрлэг оролцоо гоохот удалгүй ирдэг хөлөг онгоцны баруун талд асар том давлгаа үүсч. Үүний ачаар тэр нөгөө тал руу Конгресс зүг чиглэдэг. Тэр хооронд төлөөлөгч лом хуулийн төслөө батлуулах санал хураалтыг дахин зохицуулж байдаг. Тэр мөчид бүх конгрессмэнүүд дэмжиж буй үйлдэл болгон босох шиг болсон ч үнэндээ тэд хөлөг онгоц улам ойрцсныг хардаг. Хүн бүр амь насаа аварч гүйж эхлэн төлөөлөгч ломч багтана. Асар том завь Конгресс руу мөргөх гэж байхад гайхалтай нь хөлөг онгоц дунд замд зогсож хүн бүр аюулгүй байна. Энэ гамшигаас амьд гарсны дараа Иван бусдтай хамт конгрессмэнтэй нүүр тулна. Учир нь түүний хариуцлагагүй үйлдэл далан барих явцад бүх хотыг сүйтгэсэн юм. Үүнээс болж түүний хуулийн төсөл цуслагдаж үйлдлийг нь шалгаж эцэст нь лам энэ хүний нүүр рүү шууд бузар зүйл цацдаг. Бүх зүйл тогтсны дараа хөлөг онгоцны амьтад шинэ гэр хайж явах болно. Харин Иван эрхэм зорилгоо биелүүлснийхээ дараа хэвийн гадаад төрхөндөө иргэн орж конгрессмэн алдан тушаалаа сэргээж гэр бүлийн хамт аз жаргалтай амралтын өдрийг өнгөрүүлэхээр шийднэ. Тэд пикник хийхэд бэлдэж байхад Бурхан урд байгаа модон дээр гарч ирнэ. Иван түүнтэй ярилцахад очтол үерийг эзэн бус харин хүний алдаа. Тухайлбал төлөөлөгч лонгийн шунлын улмаас гаргасан алдаа бий болгосныг ойлгодог. Үнэн дээр Бурхан Иван гэр бүл хотын хүмүүсийг аврахын тулд бүгдийг зохион байгуулсан юм. Эцэст нь Бурхан Иваннаар энэ агуу амжилтыг бүжиглэн тэмдэглэдэг. Үүний дараа эзэн баяртай гэж хэлэхэд Иван гэр бүлтэй эргэн ирдэг. Энэхүү хөөрхөн кино таалагдсан бол лайк болон сабскрайб дараарай. За түр баяртай.